Төрд байгаа уул уурхайг бид одоо хурдан эргэлтэнд оруулнаа. Эргэлтэнд ороод орж ирсэн мөнгийг дандаа зам барилга гэдэг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээс гадна шууд иргэд рүүгээ хийнэ л гэдэг асуудал. Товчлол нам ийм л юм. Энэ бол хөтөлбөр шүү дээ. Мөрийн хөтөлбөр. Ялгаагүй мөрийн хөтөлбөр. Гишүүн бол хамгийн түрүүнд шүү дээ. Гүг та хамгийн түрүүнд айх бол би яриад дуусгаад энд ямар ч хууль зөрчсөн байхгүй. Ерөөсөө энэ бол өөрөө эдийн засгийн энэ бол өөрөө өмчлөлийн дараагийн эдийн засгийн. Тэгээд дээр нь одоо яг эрх баримын гарах хэвээр гарцаагүй бодлого байхгүй. Өрсөлдөөл ийм гарсан. Нөгөөх нь нөгөө 1.5 сая том сонсогдсон учраас л хувьсгалт нам яасан. Тэгтээ энд нэг том алдаа байсан. Хоёулаа манайх бол энгийн л бид бол гэрээгээ хийгээд хуваа авч чадах юм бол тэр хуваа иргэдтэй тэр хувьцааг л иргэд рүүгээ өгч л гэдэг ойлголттой байсан хүмүүс. Монгол Ардын хувьсгалт нам бол энийг асар хурдан эргэлтэнд оруулахад 1.5 сая төгрөг иргэд рүү очих боломжтой л гэж хэлсэн. Харамсалтай нь яг нарийн хийсэн судалгаа нэгдүгээрт байгаа. Хоёрдугаарт 9 оны энэ дэлхийн эдийн засгийн хямрал өөрөө яг энэ бодлогыг чинь бүтэн жилээр татаад унагцсан, хойшлуулсан. Одоо бол буцаад нөгөө эдийн засгийн хямрал нь гайгуус иргэд ялангуяа хямралын үр дүнд бараг хятад бол хожоод гарч шít. Манай хөрш хожоод гарахаар бидний энэ уул уурхаан бүтээгдэхүүн чинь үн цэнтэй болж эхэлж шít. Одоо энэ жилээс төмрийн өдөр өсөж байна, нүүрсний үн өсөж байна. Зэсийн үн явж өглөө. Тэгэхээр одоо бол бүрэн боломж гараад ирэхээр та хэд маань одоо тэгэхээр энийг одоо битгий өгөө гэдэг асуулт тавьж байгаа. Тэгээд ийм учиртай шүү. Түүнээс биш айхтар нэг бэлэн мөнгөгийгээр зүгээр улс төрчид нэг санал худалдаж авахын төлөө одоо ингээд араас очирсан юм бол энд байхгүй шүү дээ. Яг л тэгсэн шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд шагуулж аваасаа нэг дахиад тодруулмаар байгаа. Дахиад нэг юм тодруулна. Үгүй. Дахиад нэг юм тодруулмаар. За тарчи тий. Тарлаа. Тараад тарсныхаа дараа сонгуул явна. Ойлгомжтой. Өсвөрийн намууд өрсөлдөн. Гарч ирсэн хүмүүс нь таны одоо ярьж байгаа тэр алдаануудыг засна гэдэг баталгаа хаана? Ер нь юу гэсэн үг вэ? Та нас мөнхийн байж явах хэрэгтэй юм уу? Үгүй мөнхийн байх. Тэгээд засна гэдэг баталгаа хаана? Ёстой байхгүй. Засна. Үгүй энэ их хурл засч чадахгүй. Өөр их хурл заавал засна гэсэн ямар баталгаа? Би тийм хурдан мөнгө олохгүй байвал нэг аргын заагаад өгч. Үүслэ тань байна. Олоола ярих чи хэцүү. Биш нэг дандаа ганцаар ярьсараа сурцсан. Нэг ангааж харсаар бол хамаг цаг өнгөрчих юм байна. Тэгээд хүмүүс зараад нэвтрүүлэгт орчихгүй чи ерөөсөө юу ч ярихгүй яасан дараахан биш гэдэг юм уу тиймэрхүү юм ярих. Одоо яриа. Бас боломж өгсөнд баярлаа. За ямар ч байсан журмын нөхдийнхөө урд нь би бас тэмцэж байсан хамт ингээд зовлон жаргалаа хоож ирсэн нөхдүүдийнхээ тэмцлийг би хүндэтгэж байгаа. Зөв санаа болох үүднээс нэг хэдэн зүйл хэлмээр нь. Урд нь за энэ 7 сарын 1-ээс өмнөх одоо энэ өсгөлөнгөөс өмнөх хамгийн сүүлийн өсгөлөнгөл хувьдаа би л удирдах одоо зохион байгуулалт хийсэн 14 хоног зарлж байсан санагдсан. Эршин шилхэдлэгөө. Тэгээд тэн дээр бол яг оюут толгой хувийг л Монголд ахиухан болгоод өгөөч. Тэр 51 байна уу? Доотлон 51 гэжсэн. Тэгэл дээшээ болгоод өгөөч. Бид бодит объективны юмтай ярьж байсан. Тэрний өмнө бол одоо би зарим нь мартаж санаж ах шиг байна. Газрын авилгал гэдэг энэ нэг аимшигтай юм а болооч. Одоо Сүхбаатарын талбай л үлдчихлээ. Бусд нь одоо бүр амарч боллоо доо. Энэ дээр яг тэмцэл явуулж олон хөөхөд шуухад настангуудад тэр нэг сарвч марвч нөхөх гэж л үзэж байсан. Автобусны үнэгээд одоо би тэр хийж байсан хамт олонтойгоо хийж байсан ажилд өнөөдөр хүртэл сэтгэл айгүй өндөр байдаг. Миний хамгийн гоё ажил. Энэ бол объективны. Одоо яг бодит гэх юм да. Тэгээд хамгийн сүүлчийн гэх юм бол одоо нийгмийн даатгалын суулт хийгээд ингээд жигсаал дээр хийсэн. Тэгэхээр энэ одоо өнгөрсөн ингээд зур нэг онцлог байдیں۔ Оролцсон юм болгондоо заавал юм шатаадаг. Тэр нь хүмүүст их тэр нь заримд нь дуртай, зарим нь дургүй. Зур мэдхгүй юм шатаамаар л санагд. Тэгэл нэг юм авилгал гэж бичиж байгаа л шатаагаал сүүлд нөгөө нэг дөрвөн хүнийг ингэж байгаа л одоо шатаажаалаа штэ тийм ээ. Сүүчил гэдэг үл үү нэг юм үндсэндээ сор залж байгаа шүү дээ. Одоо амхандаа л илэрхийлж штэ. Одоо даанч явдаа та нар мань гэдэг. Яг үндсэн зорилго бол ширээний ард сууяа л гэдэг. Ганцхан ширээний ард сууяа. Суухгүй байгаа учраас л энэ сүүлийн урлаг гэсэн үг. Ширээний ард сууйлдаа найзуудаа л гэсэн урлаг. Тэрнээс биш цахаад унгаяач гэдэг юм уу гэдэг өөр юм бол багтаа. Тэгэхээр би найз нөхдөө журмын одоо эрхэм улсын их хурлын тэр байна уу засгийн газрын байна шийдвэр гаргах хүмүүс 1.5 сая хамгийн чухал асуудал гэж би ойлгож байгаа шүү. Амлалтны ард түмний холбоо амлалт.
Яг энэ боломжгүй яг энэ бодтой яриад яг хувилбар яриад шийдэл гаргасан дээр болоо да гэсэн л ийм санал байгаа. Зөв. Миний зүгээр байрсаар. Бид ширээн дээр л асуудлыг тавья. Тий. Бидний бас өнөөдрийн яриа маань бас л энэ ширээн дээр нэг ярилцаадах яа. Хоёр талд хоёр тийш хар суучаад өлсөөр бие биендээ туниад бие биендээ гомрохоод байвал нэг маань улмал бухимдаад байна шүү дээ. Тэгэхээр юу ч бас тэр дунд сууж байгаа та хоёр байна. Бид энд бас их хурлын гишүүд байна. Гурав дахь талаас харж байгаа манай төлөөлөл байна. Тэгэхээр хамт ярил хүмүүст бас бодтой мэдээлэл очихвол гэсэн үднээс ингэж хийж байгаа юм. Би зүгээр бас нэг ийм санаа та нарт хэлээд эндээ та нар нэг яриадахгүй юу. Жишээ нь хөдөлгөөнүүд манад 91 оноос хойш маш олон гарсан. Яахын аргагүй Монгол үнэхээр гавьяа ацсан хөдөлгөөнүүд бол байгаа тийм үү? 1990 оны хөдөлгөөн, ацсан хөдөлгөөн бол яахын аргагүй манай амьдралыг өөрчилсөн. За янз бүрийн сонин хөдөлгөөнүүд хүртэл манад гарч ил байсан. Тэгээ дөнгөж саяхан л одоо Сүхбаатарын талбайн тэр хажуу тал байшин барьж яхад бас нэг хөдөлгөөн гарч ирэл зогсоох гэж ядж байсан шүү дээ. Одоо ингээд дууссан харахаар зэрэг ийм сайхан байшин Улаанбаатарыг чимсэн Монгол улсын хөгжлийг харуулсан ийм сайхан байшин барих гэж яхад манайхан бас нэг хөдөлгөөн ороод тэрийг ингээд зогсоох гээд монголчуудын нөгөө биевнийхээ амжилтанд атаархдаг биевиндээ саад тавьдаг нэг энэ санаанаасаа бас бид нэр зарим хөдөлгөөний бий болгож гаргаад байгаа мөс юм санаа байна. Би нэг гадаадын жишээ хэлье л да. 1970 оны сүүлд 80 оны ихээр 80 онд ч нөө Greenpeace гээд Европт их том хөдөлгөөн гардаг байсан шүү дээ юм уу. Тэгээ ерөөсө ганцхан Shell компани эсрэг л яваад байдаг байсан шүү дээ. Тэгээ British Petroleum Shell-ийг худалдаад авснаас хойш тэр хөдөлгөөнд тэгэл байхгүй болсон. Тэгэхээр захиалагтай юм хөдөлгөөнүүд бас байгаад идэг юм байна. Би бол танай хөдөлгөөний захиалагтай гэж ярьж байгаа юм биш. Үнэхээр амьдрал өнөөдөр бухимдалтай байгаа хэцүү. Гэхдээ ард түмэнд бас тийм юу зөв бодит мэдээлэл очих хэрэгтэй. Зарим хөдөлгөөнүүд захиалагдаад байгаа шүү. Яхааргүй ард түмний өөрийнх нь одоо захиалгаар гарч иж гин шүү гэдгийг би хэлэх гээд байна. Яг өөрөө зөв ярьж байна. Тэгэхээр хөдөлгөөний зорилгыг шүү дээ. Би одоо мөн ч нэр ганцхан зорилгоор тодорхойлох хэрэгтэй. Юу одоо би өөрөө чинь тэр байшингийн дээр явсан хөдөлгөөнийг харж чаддаг. Үн л хятадын махан дээр яагаад чинь зорилгоноос өөр л байсан. Таны зөвлөж байгаа тэр байшин нураах гэсэн хөдөлгөөн тусгаар технологи аврах гэсэн хөдөлгөөн шал өөр юм. Газрын байлгаан битгий ингэ ламбардан тавьж асуудал их өөр асуудал байна. Хамгийн гол нь бид нийгмийн захиалгаар бид иймд очиж шít. Одоо бие ухаан элбэгдэж ялаагаад байдаг тэр хэрэглэлээр явж байгаа огтхон биш. Бие ухаан хэдэн хүүхдийн төлөө эцсийн утгаар явж байна. Хойч үеийн төлөө явж байна. Энэ яг надад нийцч миний санаад. Монгол хайран болоо төрлийн өмшгөл төргүй байна. Бид ийм л байна. Хамгийн гол Монгол улсын хурлын өөрөө хууль зөвшөөрөд хэн энтэй юу гэж ярих вэ? Би ингэж боддtiin байнга. Энэний хамгийн том жишээ бол ерөөс төрөөчөнд хэлсэн үндсэн хуультай суурь. Төрөө л өөр юм яриад юу ч бид нь ярина шүү тийм бид. Тэгэхээр энийг битгий одоо бас нэг энэ тийм хэн нэг нь байгаа ч гэдэг нь одоо хачаач юм ярьж дээ. Инхэрэн цаанч байгаа ч гэнэ үү. Инх сайхан байгаа ч хаа байна. Гэхдээ байсан ч юу эцсийн дугаар зөв дуурчайл нь ягаа болдгоо юм бодно шүү дээ. Бид ганцхан их хоромтой. Тэр маань дуустал гэдэг юм зовлон байгаа бид. За баярлалаа. Ингээд төр завсарлаа. 3 минутын рекламны пауз аваад тэгээ дараа нь яриагаа үргэлжлүүлээ. Таны гэр бүлийн кальцийг нөхөж эрүүл мэндийг танд тэтгэн. Ээж, би танд хайртай. Томоогийн АБ хүрээний вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлээрээ эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайн сахиж, гараа бактерийн эсрэг Safeguard савгаар тогтмол угаа чившгийг зөвлөж байна. Safeguard. Tetley tea. Tetley tea. Tetley tea. Tetley tea. Tetley tea. Tetley tea. Цай бод гайхамшигтай зүйл. Тийм учраас Tetley цайг хүн бүрт зориулж үйлдвэрлэдэг. Английн номер 1 цай Tetley.
Сар тутмын барилгын мэдээллийн барилга цэгийн сэтгүүл худалдаанд гарна. Улаанбаатар хотод баригдаж байгаа болон баригдсан 160 гаруй шинэ орон